Британи улсын улс төрийн байдал ч ихсэн бүжигнаантай байна. Тус улсын орон нутгийн сонгуульд эрх баригч хөдөлмөрийн нам маш том ялагдал хүлээсэн. За үүний дараагаа ерөнхий сайд Кир Стармерийг огцруулахыг буюу огцрохыг шаардсан тус намын гишүүдийн тоо өдөр тутам нэмэгдсээр байна. Засгийн газрын гол сайд нар болон намын удирдлагууд ээлжээр албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдээд байгаа. За өнгөрсөн 7 хоногт болсон орон нутгийн сонгуулиар Их Британий эрх баригч хөдөлмөрийн нам 1500 орчим суудлаа алдсан намын дотоод хагарлыг ил гаргасан гэж хэлж болно. За үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайд асан Вест Стритийн албан тушаалаа огцорсон. За ерөнхий сайд Кир Стармерийн эсрэг намын даргын өрсөлдөөнд оролцохоо албан ёсоор мэдгдсэн юм а. 2016 оноос хойш бодлогын хувьд Британи улс буруу явж байгаа гэж мэдгдсэн бөгөөд Европын холбоонд буцаж нэгдэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. За намын дүрмийн дагуу ерөнхий сайдыг огцруулж шин сонгуул явуулахын тулд парламентын 81 гишүүний гарын үсэг шаардлагатай байдаг. Одоогоор 90 орчим гишүүн ерөнхий сайдыг огцрохыг шаардаад байгаа. Вест Стритингээс гадна Манчестер хотын захирагч Энди Бернхэм парламентын гишүүнээр иргэн сонгогдсон. За ерөнхий сайдын суудалд өрсөлдөхөөр бэлтгэж буйгаа тэрээр мэдгдсэн байгаа. Мөн татврын асуудлаас болж шалгагдаж байсан шадар сайд асан Анжела Рейнер хуулийн байгууллагаас гин бурууг нь нотлогдсон тул намын даргын энэхүү марафонд мөн өрсөлдөхөө илэрхийлсэн юм а. Хэрэв Стармер огцрох юм бол Их Британи сүүлийн 10 жилийн дотор 7 дахь ерөнхий сайдтай болох ийм нөхцөл байдал үүсгэр байна.